Сайн байцгаана үзэгчдээ. Компьютер жилийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр бид Word програм дээр хүснэгтэн дээр хэрхэн хэлбэр тооцоо гэдгийг авч үзэх болно. За ийм хэрэгцээ бол хүн болгонд гардаг шүү дээ. За одоо ингээд бүгдээрээ хичээлээ эхэлцгээе. За бид Word програм дээр урд нь одоо бэлд тавьсан хүснэгтийг нээгээд тэр хүснэгтэн дээр хэрхэн одоо тооцоо хийхийг авч үзэх болно. За нэг одоо хүснэгтийг нээж үзье. За энд бид нар иймэрхүү хүснэгт бол хэрхий гэдэг бол урд нь үзсэн байгаа. Тэгэхээр бид нар тооцоо хийж хийх гэж байгаа мөн хүснэгтэн дээр байгаа мэдээллийг хэрхэн одоо ирэмбэлж хардыг үзэж байгаа учраас тодорхой өгдлөөр дүрсэн хүснэгтийг авч үзье. За тооцоонд бол голцоо тоо мэдээлэлтэй ажилладаг учраас энд бол тоо мэдээллийг оруулсан ийм одоо хүснэгт үзсэн байна. За тэгэхээр одоо шууд тоо хэмжээний хүснэгт байна гэж үзээд энэ хүснэгтэн дээр байгаа мэдээллүүдийг хэрхэн одоо боловсруулахыг авч үзэх юм байна. За ихэвчлэн бид нар тоо мэдээллийг нэмэх хас хурж хуваах гэдэг мэт үйл одоо математикийн үйлдэлүүдийг хийж өгдөг. Мөн дээр нь тодорхой тооны функцүүдийг ашиглаж бас одоо дунджийн олдог ч гэдэг нь хамгийн их хөтөн болох ийм үйлдэлүүдийг хийж өгч болдог. За бид нар боловсрол хийхдээ яг хаана үр дүн авах гэсэн тэр нүдэндээ бол одоо курсороо байрлуулах хэрэгтэй байгаа маа. За тухайлбал яг одоо энд тоо гэсэн багны хамгийн доотлолт нь би нийлбэрийг бодгож байна. Тэгэхээр бид нар нийлбэрийг бодгож зориулсан ийм одоо хэрэгсэл бол нөгөө tables and borders гэдэг хүснэгтэн дээр нь автосум гэдэг ийм баатан байдаг. За энэ бид нар үзэж хэмжээг байсан баатан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ автосумыг дарснаар энэ багант дээр байгаа мэдээлэлүүд бүгд нэмэгдээд курсорын байгаа нүдэнд нийлбэр нь гарах хэрэгтэй байгаа. За дараа зүсгээ бүгдээрээ автосум гэсэн юм баатан байгаа. За автосумын дарангууд нь эдрийн нийлбэр 64 үгээ гаргаад ирж байна. Тэгэхээр энэ тохиолдолд курсор өөрөө байгаа нүднээсээ дээшээ за энэ тоо мэдээллүүд явсаар хагаад тоо биш мэдээлэлтэй баг нь хүртэл өөрөө тэр дараас нь нүдэндээ бодож одоо авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дараас нь нүдэнд байгаа мэдээлэл нь бол 64 гэсэн тоо байсан байна л да. За энэ үйлдэл дахиад яг үзье тийм ээ. Артлын баган дараас хийж үзэж болно. Мөн яхаа автосумын дарангууд чинь энэ баганд байгаа бүх мэдээллүүдийг яг тоо биш мэдээлэл хүртэл энэ баганд хүртэл өөрөө энд бодоод тэгээ нийлбэрийг гаргаад авч байна. За тэр нь маань болохоор 283,700 гэсэн тоо гарч иж байна. За автосум гэдэг энэ одоо баатан дарстал инээд санаа жижиг хэмжээний томьёо одоо бичигдэж өөрөө ажиллаж байгаа. Тэгэхээр томьёог бид нар бол тэр хүснэгтийн одоо fail гэдэг одоо ойлголтоор бид авч явдаг. Тухайн нүдэнд нэг одоо яг томьёоны fail бие талбар үүсэж байгаа гэж ойлгох юм байна. За томьёо бичгэд бол заавал би одоо энд хүснэгтийн доотлол бичээл тийм ээ. Дээрээс доош нэмэх албатай биш. Ер нь айлт нүдэнд би нийлбэр одоо ялгарыг бодож болно, томьёог оруулж болно. Харин машин өөрөө автоматар тэрийг ойлгоод дээшээ нэмээд байгаа байхгүй. За саяхан автосумыг ашигладаггүйгээр бид нэр тейбл гэдэг цэнтрээс формула гэсэн энэ хэрэгслэг одоо командыг ашигласнаар би дурын томьёог оруулж иж болдгийм байгаа. За одоо энэ нүдэнд ч юм уу те. Сая бол курсороо энэ нүдэнд байсан шүү дээ. Тэгэхээр энэ курсорын байгаа нүдэн дээр энэ томьёоны үр дүн гарах хэрэгтэй гэсэн үг. За тийм байдлаар бид нэр хийж байгаа. За формула гэсэн тавчийг дарахлаар командд дарахлаар ийм одоо хальцсан цонх нэвдэж байна. Яг одоо энэ сума гэдэг одоо томьёо мань өөрөө бичигдсэн гэж байгаа байдаг энэ. Сума гэхэлэр энэ бол одоо сум гэсэн одоо функц дуудагдаад хаалтан дотор нь above гэсэн үг бичсэн байна те. Above. За above гэдэг нь болохоор дээшээ гэсэн үг л дээ. Тэгэхээр тухайн байгаа нүднээс дээшээ байгаа нүднүүдийг яг тоон биш мэдээлэл хүртэл өөрөө нэмээд бодож байгаа гэсэн үг. За яг бидний тохиолдол яг энэ зүүнттэй байгаа нүднийг нэмж болно. Тэгэхээр би sum left гэж бичих зохимжтой л да. Sum left. За тэгээ окей төвчөд дарах юм бол энд одоо яаж юм. Яг түүний зүүнтэлд байгаа хоёр нүдийг нэмээд 65,000 гаруйр гаргаж штэ. За энэ бол яг түүний зүүнтэлд байгаа хоёр нүдний нийлбэрээ гэсэн үг. Тэгэхээр би sum гэсэн томьёог за автосум дээр дарсан ч болж юм тийм ээ. Эсвэл би table гэдэг зэс рүү орж байгаа table-ийн одоо формула гэсэн командыг сонгож авснаар гарч ирсэн цонхонтроос би өөрөө томьёогоо гараар бас засаж өөрчилж болдго юм байна. За хэдүүлээ дахиад давтаж үзье. Формула гэсэн үг дуудлаа. Харилцан цонхоо гадагсан байж байна. За sum above гэдэг л яг өөр аянд автоматар яг above буюу тухайн байгаа нүднээс тийм ээ. Дээшээ байгаа нүдүүдийг нэмээд бодно гэсэн юм байдлаар гарч иж байгаа. Тэгэхээр би энийг л өөрчилж болно. За хэрвээ би баруун талд байгаа нүдний мэдээллүүдийг нэмэх гэж байгаа бол би sum right гэж бичих хэрэгтэй байна шүү дээ. За right гэж би хаалтанд бичгснээр тухайн нүднээс баруун тийш байгаа нүднүүдийн одоо тоонуудын нийлбэрийг нэмээд тухайн одоо идэвхтэй байгаа нүдэн дээр хариуг гаргана гэсэн үг. За мөн доош нэмж болно. Би курсорыг одоо дээдлэлд нь тавьчихчаад түүний доор байгаа мэдээллүүдийн нүднүүдийн нийлбэрийг дээдлийн нүдэнд гаргаж байгаа бол би below гэдэг командыг өгсөн. За below гэдэг нь болохоор доош гэсэн үг л дээ. Тэгэхээр sum одоо below гэдэг чинь дооших нүднүүдийн нийлбэр тийм ээ.
Ийм байдалтай байна шүү дээ. За энэ үйлдэлүүдийг хийж үзэх нь хэдүүлээ яг энэ хүснэгтэн дээр нэг нүдний мэдээллийг арилгачээ. За одоо энэ нүдэнд түүний баруун талд байрлаж байгаа хоёр багны мэдээллийг нэмж үзүүлээ л да. За тэгэхээр бид нэр дахиад tables руу орж агаад формулаг авсан байгаа да. За энд бол бид нэр right гэдэг үг бичих хэвээр. Right. Яагаад гэвэл саяын сонгосон нүднээс одоо яхаа баруун талд хоёр нүдийг өгч байгаа учраас. За сая right гэдэг үг бичигээд бид нэр окей төвчөд тахлаар нийлбэрээр гадаж байна. 130,000 гаруй байр тийм ээ. За энэ өөр аянда энээр нийлбэрийг шууд бодоол хариуг гаргаад тавьсан байна шүү дээ. За дахиад энэ нүдэндээ хэдүүлээ доош нүдэд нийлбэрийг бодож болно. Тэгэхээр энэ одоо нүдэндх мэдээллийг арилгах хэрэгтэй. За энэ нүдэнд бол зүгээр нэг тоо бичигдээгүй. Энд бол fail буюу томьёоны одоо бичлэг орсон байгаа даа. Тэгэхээр тэр бол шууд арилддаг. Нэг удаа дараа готол сонгогдож байгаа гэсэн үг. Одоо би арилгах команд өгсөн байгаа. Одоо уршаа backspace төвчид дарсан байгаа гэсэн үг. Дахин би яхаа backspace ч юм уу delete төвчид дарж энэ мөрийг арилгах хэрэгтэй болж байгаа байхгүй. За ингээ энэ мөр хоосон болж ээж энд би дахиад шинэ томьёо оруулж ирэх хэрэгтэй. За томьёог оруулж ихэнд бол tables руу ороод тэгээд доошоо формула гэдгээр аваад эхэлнэ. За одоо энэ нүдэнд бид нэр доошхын нэмгэж байгаа. Өөрөөр яг энэ нүднээс доор байгаа нүдүүдийн нэмрийг бодох гэж байгаа учраас бид нэр энд нь below гэдэг командыг бичиж байна. Below гэдэг командыг бичигээд окей төвчийг дарснаар саяын одоо энэ нүд байгаагаас доош байгаа бүх нүдүүдийн нэлбэр гарч ирнэ. За томьёог бичсэн окей төвчийг дарлаа. Нийлбэр нь 116 гэсэн доор шиж байна. 116. За тэгэхээр энэ доор байгаа энэ 64 гэдэг том нь өөрөө бас орно. Яагад бол тоон биш мэдээд хүртэл бүх одоо нүднүүдийг хоригдод бодолт хийдэг учраас тэр маань өөрөөсөө доош байгаа бүх тоонуудыг нэмээд 116 гэсэн тоог гаргаж ирсэн байна. За ийм байдалтай бид нэр томьёог бол ерөнхийдөө бичдэг юм байна. Word програм бол бас олон төрлийн одоо функцийг ашиглаж чаддаг. Би тухайн одоо тоон мэдээллүүдийн дунджийг олж болох юм тийм ээ. Энд байгаа тоонуудын дунджийг олж болдго юм байна. Максимум утгыг нь олж болно, минимум утгыг нь олж болно. Замун тоолох үйл хийж болно. Тодорхой утгууд байгаа хэсгийг би тоолж болно тийм ээ. За ийм үйлдэлүүдийг саяын одоо яхаа формула харилцан хамтрага функцүүдийг ашиглан хийдэг юм байна. За бүгдээрээ энэ нүдэнд дунджийг олох үйлдэл хийж үзье. Томьёогоо би бүхэлд нь өөрчлөх ёстой. За томьёо гэдэг маань өөрөө бол энэ заавал тэнцвэр өндөр эхэлж томьёогоос утга хадгалах учраас тэнцвэр өндөр үлдээж байгаа байхгүй. За ингэж авсны дараагаар бид нэр түрүүн бол sum гэсэн функц өөрөө энд дуудагдсан байсан шүү дээ. Тэгэхээр энэ paste function буюу тэр сонхон дээр за энд харагдаж байна тийм ээ. Paste function. За paste function гэдэг дээр яг бүх функцүүд нь жагсаалт харагдаад байгаа. Гэтэл бид нар энэ дээр average гэдэг функцийг дуудах чинь average гэдэг маань дундаж гэсэн үг байхгүй. За ингээ average-ийг дуудахлаар энэ маань одоо функц маань зүгээр хоосоо халтаагаад ирлээ. Би дээшх бүх нүдэнд дундаж авах учраас би above гэдэг үг өгчих хэвээр. Average хаалтанд нь above тийм ээ. Тэгэхээр би энэ тухайн нүднээс одоо нэг курсороо тавьсан байгаа нүднээс дээшх бүх нүдийн тоон утгуудын нийт дунджийг олгож байгаа гэсэн санаа шүү дээ. За above гэсэн үгийг биччихгээд бид нэр окей төвчийг дарж гисэн нөө. Окей төвчийг дарангуут нь 56740 гэсэн тоо гарч иж байна. За энэ бол дээр нь байгаа бүх одоо тоон утгуудыг хоронд нэмээд дунджийг нь олсон ийм одоо бодолт өөр аяндаа бодогдлоо. Бэлэн функцийг бид ашиглалаа гэсэн. За мөн дахиад яхаа хэдүүлээ саяын одоо жишээгээ давтаж үзье. Хэрхэн одоо функцийг бид ашигладаг юм байдаг тийм ээ. За энэ тохиолдолд хэдүүлээ яг энд байгаа утгуудын хамгийн максимум утгыг нь олъё. За бидний жишээ маань ийм цөөхөн одоо 4 дахин мөртөө байгаа болохоос ш бодит байдлаар хүмүүс өчнөө олон мөртөөтэй томоо хэмжээний өсөлтөн дээр мэдээллийн боловсрол хийх шаардлага гардаг шүү дээ. Тэгвэл би тэр бүх одоо яхаа нүднүүдээд максимум утгыг нь олох, минимум утгыг нь олох, дунджийг нь олох ийм тооцоонуудыг яаж хийдэг юм бэ гэдгийг үзэж байгаа гэж ойлгож байна. За бид нэр формулагаа дуудаж байна. Tables руу ороод формулагаа дуудлаа. За формулагаас дуудан гол маань. За түүний paste function гэдэг дээр бид нэр бол яхаа нөгөө өөрийнхөө хэрэгжилж болох функцүүдийг хайх хэрэгтэй шүү дээ. За би максимум утгыг нь олгож байгаа учраас max гэдэг функцийг сонгож авч байгаа. За би дээр байсан томьёогоо арилгаагүй учраас хоёр томьёо минь хоорондоо залгадаа бичигдсэн байгаа даа. Тэгэхээр би өмнөх томьёог нь арилгах хэрэгтэй. Тэгээд тэнцвэр нүдэн үлдэн тийм ээ. Яагад бол томьёо бол заавал тэнцвэр нүдээр эхэлжээж энэ мал тооцоол хийдэг болдог байхгүй. За ингээд max гэдэгтээ бас хаалтан дээр нь above гэсэн үгийг бичиж байгаа. Энэ бол тухайн нүднээс дээш байгаа утгуудын дотроос би хамгийн максимум утгыг олох гэдэг. За энэ утгууд бол 72 гэсэн утга бол хамгийн максимум байсан. Тэгэхээр тэр утгыг биднэрт шууд олж өгч чадчих. За тэгэхээр саяын функцүүдийг бүгдийг бид нэг хичээл дээр ч юм уу те нэг удаагийн тийм видео хичээлээр бол зааж өгөх боломжгүй байна л да. Тэрүүнтэй ажиллахын тулд харин хүн өөрөө бий байгаа тийм ээ. Ямар боломж байгааг нэгэнд мэдж авсан юм чинь тухайн функц нь юу хийдэм бэ гэдгийг нэг үргэлжлэн үзэх хэрэгтэй шүү дээ. За одоо хэдүүлээ хичээлээр үргэлжлүүлээд
мэдээлэл донд яаж одоо ирэмблэлт явуулдаг гэдэг үзье. Тэгэхээр ирэмблэлт явуулдахдаа холбоотой хоёр команд энэ tables and borders төр байдаг юм байна. За энэ ирэмблэх буюу тэрийг sort гэж хэлдэг. Тэгээд sort нь өөрөө ascending, descending гэсэн хоёр одоо ирэмблэлт байгаа. Буурах цэцралаар өсөх цэцралаа гэсэн үг. Тэгээд сонгож авсан мэдээлэлд би буурах бол өсөх цэцралаар бол ирэмбэлж болно. За би одоо энэ тоошгийг бичсэн баган дээр ирэмблэлт явуулах гэж үзэж байна. Тэгэхээр энэ тохиол ирэмблэлт явуулах жоохон хүндрэл гарч байна. Яагаад гэвэл хүснэгт мань өөрөө энгийн хүснэгт биш. Толгой мэдээлэлүүд нь бас нийлсэн байгаа. За энд бол хоёр тустай баган яаж байгаад нийлсэн шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө яг энд бол яхаа би одоо энэ сорлох үйлдэлийг шууд энд нь шууд хэрэгж болохгүй байна гэдэг бол зааж өгч байна л да. Яг энэ merged cell байна. Merged буюу одоо нэгтгэсэн нүд байгаа учраас энэ бол яхаа машин маань энэ бол ажиллаж чадахгүй болж байгаа. Гэхдээ энэ бүр огт болдгоо бол биш. Би харин тийм merge хийдэг мөрөөдө бүтэн сонгоод авчулдаг. Одоо энэ маань яхаа ямар ч merge хийдэг мөрөөч үү. Тэр мөрөөдийг би бүхэлд нь ингэж сонгож авчиж агаад тэгээ ирэмблэх хөлөө хийж болно. Ирэмблэх хөлийг хийгээд өшөө заавал одоо эндээс их хэвээр биш. Table цэснийх нь sort гэдэг командыг авбал энэ цэсэнтерс ажиллах командууд илүү одоо яхаа нарийн ажилтдаг шүү дээ, тийм. За энэ командууд дараад байгаа тэгэхээр яг ийм sort гэсэн харилцаа сонх нэгдэж байгаа. За энэ харилцаа сонгон дээр бол илүү нарийн төрхөө их боломжтой байгаа. За нэгдүгээрт нь би аль багнаар ирэмблэлт явуулах гэдэг нь багнын зааж болж байна. За энэ колом 1, колом 2, колом 3 гэх тийм ээ. Багнуудаа зөвхөн дугаарлаад тавьсан байна шүү дээ. Хамгийн ихний багнууд угаасаа 1, 2, 3 гэсэн тийм тоон дугаараа. Хоёр дахь баган дээр одоо юуны нэр байсан, номны нэр байсан. Гурав дахь багны хэм бол харин саяын тэр тоошрог байгаад байгаа. За бид нар бол хоёр дахь багны буюу номны нэрийг сонгож авч байна. Тэр маань өөрөө текстэн төрөлтэй байгаа. За төгөлөө нь өөрөө сонгоод авсан байна. За энэ ascending descending буюу ирэмблэх одоо яхаа өсгөр буурахаар гэдэг нь байж байна. За бид нар сая ascending гэдгийг сонгосон учраас өсгөн цэцралаар за энд бол биологи, газар зүй, математик за тэгээд уран зохиол, физик гэсэн дараалтад орчихсон байна. За нэг асуудал үүслээ. За биологи, газар зүй, математик бол зүйл дараалал орсон байна. Гэтэл чинь уран зохиол, физиктэй хоёр жилийн үед бол байрын солилцоо одлээ. За энэ яагаад тэгж байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр яг компьютер дээр энэ кирилл эсгийг оруулахдаа үсгийн кодыг одоо бас анхнаас нь зөв оруулж өгөөгүй л дээ. Яг монгол эсгийн хувьд л яг тийм асуудал байгаад байгаа кирилл эсгийн хувьд. Тэрнээс болоод энэ том үсгээ бичигдсэн байгаа энэ одоо мэдээлэл маань 90 жаахан алдагдсан байгаад байгаа. За яг латин үсгээр бичигдсэн одоо мэдээлэл тийм ээ англи үг эсвэл яг том мэдээлэлүүд нь ямар ч алдаа байхгүй ирэмблэн л дээ. Энэ дээр бол та бүхэн эвлэх хэрэг байхгүй. Ганцхан кирилл үсгэн дээр ийм асуудал үүсэж байгаа юм шүү. За одоо том утган дээр тэгвэл ирмэлж үзье. Sort команд дахин ажиллуулад за одоо энд одоо том мэдээлэл өгсөн хоёр баг нь байгаа тийм ээ. Тоошрох байгаа. Мөн яг энэ бүгд гэсэн юм баг нь байгаа. За тоошрох гэдэг маань 3 дахь баганд байгаа. Тэгэхээр бид нэр ирэмблэлтэнд зориулагдсан багнаа бол зааж өгнө. За 3 дахь багнаа сонгож авч байна. Энэ маань өөрөө шууд тоон одоо төрлийн мэдээлэл байгаа гэдэг нь төрлийн зааж өгч байна. За ардталт нь бид нэр бол яхан ирэмблэх чиглэлээ зааж өгч болно тийм ээ. Заавал одоо би багаас нь их рүү биш. Ихээс нь баг руу би зааж өгсөн болно шүү дээ. Тэгвэл descending буюу буурах дараалал гэж зааж өгөх ёстой. Тэгээ окей төвчөд авах юм бол энэ тоошрохуйд одоо хамгийн их утгаас эхлээд хамгийн бага руу буурсан байдлаар ирэмблэгдэж байгаа. За 116 гэсэн тоошрохтой математик бол яг хамгийн ихэнд нь орж иж байна. Гэтэл чинь 8 ширхтэй байгаа уран зохиол бол хамгийн сүүлд нь орж байна. За ингээд энэ одоо хүснэгтэн дээр байгаа мэдээлэлүүд л өөрөө тодорхой ирэмбэнд орж харагдаж штэ. За ирэмблэх хөлийг хэлүүлээ дахиад үзнэ. Тэгэхээр саяын тэр sort command дээр бол 3 багныг бид ирэмблэлт явуулж болох ийм боломж байгаадсан. Сая бид нэр зөвхөн нэг багнаа сонгоод байгаа штэ. Тэгэхээр энэ яагаад тэгдэг юм бэ те? Яагаад энэ 3 баг нь биднэрт байгаа юм бэ гэдэг бид мэдэх хэрэгтэй л те. За хэдүүлээ 4-р багнаа сонгож авч байна. Өөрөөр яг энэ үнийн дүнгээр нь тийм ээ. Үнийн дүнг нь энд нь сонгоод авчлаа гэсэн. Тэгэхээр энд үнийн дүнгээ сонгож авсан тохиолдолд за энэ бол яг тэр үнийн дүнгээ бас өөрийг нь өсөх буурахын дараалж өгч байна те. Хоёр дахь дахиад багныг бид нэр сонгох болцоод болж байна. Энд дээр би яг үнийн дүн дотроос нь дахиад өөр нэг баг сонгох гэдэг шүү дээ. Яаж байгаа бол чинь хэрвээ ижил үнийн дүнтэй маш олон одоо ном байж болно шүү дээ. Яг 65,000 гэсэн дүнтэй 10 ном байж болох нь шүү дээ тийм ээ. Ийм үнийн дүнтэй. Тэгвэл би ижил үнийн дүнтэй энэ мэдээлэлүүд нэг дээр гарч ирсэн байгаа тэгвэл дотор нь дахиад би яаж ирэх гэдэг нь энэ DNB гэсэн хоёр дахь багнаас зааж өгч байгаа. За энэ та бүхэн харж байгаа DNB гэх тийм ээ. За DNB дээр би яг одоо номын нэрээр сонгочлаа. Тэгвэл ижил үнийн дүнтэй утгуудын хувьд номын нэрээр нь дахиад би А-гаас нь Z-т би ирэмлэх гэдэг байгаа байхгүй. За энэ тэр хэрвээ дахиад ижил одоо утгууд тийм ээ. Ижил нэрээр давхцааж ирэх юм би 3 дахь баган дээр сонголт оруулж байна. Гэх мэтлэнгээр би хүснэгтэнд байгаа мэдээллийг ирэмбэлж өгтөө их хэмжээний мэдээлэлүүд энэ асуудал яригдана тийм ээ. Одоо миний шиг энэ 5хан одоо мэдээлэл ялгаа нарахгүй л дээ.
ирмэлж өгтөө ижил утгуудтай мэдээлэл нэг дараа гадаж байгаа тохиолдолд тэр дотор нь давхар ирмэлтийг хийх тулд энд ийм 3 багнаар ирмэлэх боломжийг өгж байгаа. Тэгэхээр Word програм бол нэгэн зэрэг тийм ээ 3 давхар яхаа ирмэлтийг хийж чадах нь шүү дээ. Хамгийн ихнийхт нь бол нэг багнаа сонгож авна. Тэр багны утгууд хэрэг давхцах юм бол давхцсан утгууд дээр хоёр дахь багнаар нь дахиад ирмэлж өгнө гэсэн үг. За ийм байдалтайгаар тийм. За энд бол сайхан харагдж байгаа. Одоо би бол энэ бүгд гэсэн багнаар нь ирмэлсэн. Тэгтээ бол өсөх системээр тийм хамгийн бага дүнтэйгээс хамгийн их дүнтэй хүртэл энд л ирмэлэлд оржсон байгаа даа. Хэрвээ над дээр яг энэ бүгд гэдэг үнийн дүн эзлэх нь тийм утга олон байсан бол тийм ээ 10 20 шиг байсан бол тэр утгууд нь дотроо ирмэлэлд явуулахдаа номын нэрс гэдгээр би ирмэлэхээр ч юм уу тийм ингэ зааж өгнө шүү дээ. Сая би 20 дахь баныг зааж өгчээсэн. Тэгсэн чинь номын нэрс нь тийм номнуудын нэрс нь давхцсан байдалтайгаар бас ингээ олон ороод ирэх юм бол тийм. За тэр 5 6 шиг бас ороод ирж болох юм бол тэгвэл би тэр худалдаа авалтын тоогоор бас дотор нь ирмэлж байна. За тэр бүхэндээ би бол ирмэлэхтэй нэг өсгөрөө буурахыг зааж өгч болж байгаа байхгүй. За ингээ бид нар энэ удаагийн хичээлээр хүснэгтэй ажиллах ажиллагаагаа бүр одоо дуусгалаа. Та бүхэн тооцоо хийж чаддаг, мөн ирмэлж чаддаг боллоо. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баяртай.